I whoop your head, boy. You know why I win. I whoop your head, boy. With the back of the steel. I whoop your head, boy. Your cap can get peeled. I whoop your head, boy. Your ass can get killed. I whoop your head, boy. You know why I win. I whoop your head, boy. With the back of the steel. I whoop your head, boy. Дахин уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаа би та бүхэнд өөрийнхөө хамгийн дуртай топ 10 хүүд киног танилцуулах болно. Юуны өмнө хүүд кино гэж ямар төрлийн кино болохыг тайлбарлая. Хүүд кино нь 1990-ад оноос эхлэлтэй ихэвчлэн харууд буюу Африк гаралтай Америкчууд болон Испани гаралтай Америкчуудын соёлын талаар харуулахыг зорддог. За тэгээд гангстер, crime кино урсгалын нэг хэсэг гэж ойлгож болно доо. Хүүд кинонууд бидэнд ихэвчлэн 90-ад оны гудамжны бүлэг хоорондын дайн, хипхоп соёл, рэп хөгжим, харуудын үзэл суртал, арьс өнгөөр ялгуурлан гадуурхалт, хард тамхи хүчирхийлэл төсөж буй өсвөр үеийн залуусын амьдрал гэх мэт маш зөөлөн зүйлийг харуулдаг. Ерөнхийдөө үзэл санаа нэвт шингэсэн нийгэмд тодорхой хэмжээний мессеж өгөхийг зорддог бүтээлүүд ихэвчлэн хүүд кинонууд байдаг. 90-ад онд гангстер рэп бид хүчээ авч байх үедээ зэрэгцсэн хүүд кино жанр эд хүчээ авч ихэвчлэн рэпер хипхоп одуудаар кино кастинга бүрдүүлдэг байв. За хүүд киногоор дагнадаг хүүд киноны шинэ үеийн эхлэлийг тавьсан хамгийн шилдэг найруулагч бол Джон Синглтон. Түүний ихэнх кино хүүд гэдгээрээ алдартай байдаг. За тэгээд миний хувьд бол хүүд киноноос хамгийн их таалагддаг зүйл нь хипхоп калчур байдаг. Тухайн кино crime, драма эсвэл бодит явдлаас сэдвүүлсэн байхаас үл хамаарч тодорхой хэмжээнд хипхоп сүнстэй байвал надад илүү таалагддаг. За тэгээд өөрийнхөө бүх цаг үеийн хамгийн дуртай топ 10 киног дараалалаар нь та бүхэнд танилцуулъя. Арвт 8 Mile кино. Бүтээгдсэн 2002. Тус киног алдарт рэпер Eminem-ийн олонний танил болохоос өмнөх замналаас сэдвүүлэн бүтээсэн бөгөөд тэрээр өөрөө гол дүрдэн тоглосон анхны кино юм. 8 Mile кинонд B-Rapid хэмээх цагаан арьс залуу харуудын хөгжмийн урсгал болох хипхоп урсгал руу орохоор тэмцэж буйг харуулах бөгөөд түүний хувийн амьдрал, найз нөхөд арьсны өнгөнд хүртэл түүний мөрөөдөлтөд хэрхэн зөрчилдөж олон саад бэрхшээлүүдтэй нүүр тулж байгаа үйл явдлыг харуулна. 8 Mile киноны саундтрак болох Eminem-ийн Lose Yourself дуу нь Оскарын шагнал хүртсэн анхны рэп дуу болсон байдаг. Түүнчлэн Billboard-ын жагсаалтыг тэргүүлсэн Eminem-ийн анхны дуу болж байв. Хөгжим судлаач шүүмжлэгчид Lose Yourself дууг өнөөдрийг хүртэл Eminem-ийн хийсэн хамгийн шилдэг бүтээл гэж дүгнэхийн сацуу бүх цаг үеийн хамгийн шилдэг хипхоп киноны дуу хэмээн тодорхойлсон байдаг. Гиснээс Оскарын шагнал гардуулах үеэр Eminem шагналаа очиж аваагүй. Учир нь мань нэр охинтойгоо хамт гэртээ хүүхэлдэйн кино үзээд лэвтэж байжээ. Just Juice кино 1992 онд бүтээгдсэн. Алдарт рэпер агсан Tupac Shakur-ийн хамгийн анхны кино. Тус кинонд багасаа нөхөрлсөн дөрвөн найзын талаар өгүүлэх бөгөөд тэд гудамдаа хүндлэгдэхийн тулд гэмт хэрэг үйлдэхээр шийдэж буруу зам руу орж буй талаар өгүүлнэ. Тус кинонд хард тамхи, хүчирхийлэл, гэмт хэрэг аллах гэх мэт бүхий л муу муухай зүйл гарах бөгөөд өсвөр үеийн хүүхдүүд өсөж төрнөж буй орчноосоо шалтгаалan ямар ч эргэлзээгүйгээр гэмт хэрэгт уруу татагддаг гэсэн мессежийг тус киноны зохиолч, найруулагч Ernest R. Dickerson өгөхийг зорьсон байна. Ерөнхийдөө тухайн үеийн гудамжны харуудын байдаг л нэг амьдрал энэ кинон дээр гардаг гэхэд хэлсдэхгүй. Tupac энэхүү киноны жүжигчдийн сонгон шалгаруулалтанд оролцох үедээ гол дүр болох Quincy-гийн дүрээр шалгуулж байсан ч найруулагч түүнээс эсрэг дүрийг мэдэрсэн тул ямар ч эргэлзээгүйгээр Bishop-ийн дүрийг түүнд өгсөн байдаг. Named Friday кино. Бүтээгдсэн 1995. Эхнээсээ дуустал илгээр явуулах хөгжилтэй диалог, ам нэх бүрт урсан гарах хараалын үгс, хүчтэй эсрэг дүр, хард тамхи, харуудын хорооллын энгийн л нэг өдөр. Friday кинон ажлаасаа халагдсан даруй төлөв Craig Jones болон хард тамхины дам намаачийн Smokey нарын нөхөрлөл хийцгүрж үндсэн баасан гаригийн талаар өгүүлэх инэдмийн кино бөгөөд тухайн цаг үеийн гудамжны харуудын амьдралын хэв маяг өчүүхэн зүйлээс болж буудууч өгөх магадaltaй нийгмийг шүмжилж чадсан чамгүй сайн бүтээл болж байв. Тус киноны зохиолыг Ice Cube болон DJ Pooh-нар бичсэн бөгөөд тэд өмнө нь Ice Cube-ийн тоглосон Boys in the Hood киноны үйл явдлыг хөнгөн инэдмийн талаас нь харуулахаар тус киноны зохиолыг бичсэн гэдэг.
Мөн тус киноны үйл явдал нь киноны зохиолыг бичсэн Ice Cube, DJ Pooh нарын эргэн тойронд болж байсан бодит явдлаас сэтгүүлсэн бөгөөд Craig-ийг амралтын өдөр ажилласаа халагдсан Ice Cube-ийн үеэлийн амьдралаас, харин Smokey-г хар тамхины наймаачин байсан DJ Pooh өөрийн амьдралаас сэтгүүлэн бүтээсэн байдаг. How you at? Oh, it's cool. Damn! Put your glasses back on. 7-д Gran Torino бүтээгдсэн 2008. Gran Torino нь Солонгосын дайнд байлдаж явсан ахмад дайчин хажиг зантай Walt Kowalski болон түүний хөрш 15 настай ажилсаг шударга хүн Tao Wang-ийн нарын нөхөрлөлийн талаар өгүүлэх crime drama кино юм. Тус кинонд Детройт хаазуудын ганг бүлэглэл мөнөөх 15 настай Wang-ийг буруу зам руу уруу татах бөгөөд Kowalski-гийн хамгийн хайртай машин болох Gran Torino-г хулгайлах даалгавар өгдөг. Хашир туршлагатай дайчин өвгөн Wang-ийг үйлдэл дээр нь барьж авах бөгөөд бусдын ятгалханд орж хулгайн гэмтэрэг үйлдэх болсныг нь мэддэг. Тэр цагаас хойш тэдний нөхөрлөл эхлэх бөгөөд Walt хүүгээс гадна түүний гэр бүлтэй ойртон дотносож өөрийн мэддэг чаддаг зүйлсээсээ хүүд зааж зөвлөж төрсөн хүүгээсээ ч илүүд үзэж эхэлнэ. Америкийн хамгийн агуу жүжигчдийн нэг Clint Eastwood тус киног 78 наснда найруулж гол дүрд нь өөрөө тоглосон бөгөөд тухайн жилдээ зардлаа 10 дахин нугалсан орлого буюу $270 сая орлого олж байв. Ерөнхийдөө гудамж гэмт хэрэгтэй кинонуудаас миний хамгийн дуртай кинонуудын нэг бол яах аргагүй энэхүү Gran Torino кино юм. 6-д Get Rich or Die Trying бүтээгдсэн 2005. Энэхүү кинонд хар бага наснаасаа хүнд хэцүү амьдрал туулж үхэлтэй олон удаа нүүр тулж явсан рэпер 50 Cent буюу Curtis Jackson-ы сэтгэл хөдлөм амьдралын түүхээ сэтгүүлэн бүтээсэн crime drama төрлийн кино юм. Хар тамхины ертөнцөөс хөгжмийн ертөнц рүү орсон түүний замнал хизээч дардсан байгаагүй. Curtis төрсөн эцгийгээ нэг ч удаа харж байгаагүй бөгөөд ээж нь гудамжинд хар тамхи зарж хүүгийнхээ амьдралыг болгодог байсан ч төд удалгүй бусдын гарт алагдсан юм. Тэрээр ээжийнхээ адил гудамжинд хар тамхи зарж эдэр залуу наснда 9 удаа буудуулсан ч аим гарч чадсан нэг юм. Өнөө цагийн хамгийн шилдэг рэперүүдийн нэг 50 Cent-ийн амьдралаас сэтгүүлсэн Get Rich or Die Trying кино нь тухайн үедээ өндөр ашиг олоогүй ба кино шүүмжлэгчдээс тийм сайн үнэлгээч авч чадаагүй юм. Гэхдээ л хипхоп хөгжимд дуртай залуусын дуртай киноны нэг гэдэгт итгэлтэй байна. За тэр Mercedes-Benz худалдаж авчгаад Window Shopper сонсоод явж байгаа хэсэг бол бас л нурууны ус босгодог шүү. Taft Notorious бүтээгдсэн 2009. Энэхүү кино нь 1990-ад оны дунд үед Америкийн нэгдсэн улсын зүүн эргийг байлдан дагуулж байсан хипхопын алтан үеийн төлөөлөгчдийн нэг Notorious B.I.G-ийн амьдралаас сэтгүүлсэн драма кино юм. Run DMC хамтлагийн эд үе дуусч NWA бутарч нэг ёсондоо Америкт шин залуу соло өрн бүтээлчд хүч төрөн орж ирж байсан цаг үе. Уг кинонд Christopher George Latour Wallace буюу бидний мэдих Notorious B.I.G. энгийн нэг амьдралаас хэрхэн агуу рэпер Бруклиний бэлэг тэмдэг Flow-ийн хаан зүүн эргийн домог басан талаар өгүүлнэ. Энгийн нэг дунд сургуулийн жаал багасаа рэп хөгжимд дуртай байсан ба рэпер болохоосоо илүүтэй хар тамхины дам найманд дурлаж байсан юм. Тэрээр өөрийн төрмөл авьяасаа зүв цагт нь ил болгож улмаар Bad Boy Records-ийн Sean Combs буюу та бидний мэдих Puff Daddy-тэй нөхөрлснөөр хөгжмийн карьераа эхлүүлсэн байдаг. Мөн Tupac болон Biggie нарын нөхөрлөл дайсагнал нь эцэстээ тэднийг ямар зам руу түлхсэн талаар уг кинод тодорхой хэмжээнд ойлголт өгөх болно. 4-т Four Brothers бүтээгдсэн 2005. Асрамжийн газраас хинч тоож өргөж аваагүй дөрвөн өөр авир ааштай хүмүүжлгүй хөвгүүдийг Evelyn Mercer хэмээх сайхан сэтгэлд эмэгтэй өргөж авч өсгөж хүмүүжүүлсэн байдیں۔ Хожим тэрхүү сайхан сэтгэлд эмэгтэй талархлын баярын өдөр цацагт хэруулын мах авахар дэлгүүр орохдоо онц хэрцгийгээр бусдын гарт алуулсан юм. Тус кинонд бусдын гарт амнасаа алдсан ээжийнхээ өшөөг авахар өргөмөл ах дүүс Детройт хоттой иргэн ирж хэргийн араас мөшгөж буй үйл явдлын талаар харуулдаг. Киноны хамгийн сэтгэл татам зүйл нь ах トゥ дөрвийн дүрийн хөгжүүлэлт байдаг. Тухайлбал хамгийн том ах Bobby Mercer. Тэрээр хоккейн лигт тоглодог байсан ба дээрлэхүү нахаалны зангаараа алдартай нэгэн.
Харин түүний доотлын дүү бол Jeremy Mercer. Тэрээр барилгын ажил эрхлэхийн хажуугаар ах トゥ нараасаа ганцаархнаа гэр бүл зохиож ээжигээ асардаг байсан хариуцлагатай нэгэн. Удаах дүү Angel Mercer бас л Bobby-гийн адил сахилгагүйгээр Angel тэнгисийн цэрэгт аль пааж байсан ч тэтгэвртэй гараад хаслар болсон нэгэн. Харин хамгийн бага дүү Jack Mercer. Jack-ийн хувьд амьд хөгжмийн хамтлагийн гишүүн бөгөөд ах нарынхаа юу хийх гэснийг үг дугуй гүйцэтгэдэг дуулууртай дүүн юм. Амьдад нь хариулж чадаагүй ээжийнхээ ачиг өнгөрсөн хойно яаж хариулахыг тус киноноос хараарай. 3-т 2015 онд бүтээгдсэн Straight Outta Compton кино. Яг хөгжим дуртай хүмүүс бол энэ киног сайн мэдэх бах. Тэр тусмаа хипхоп хөгжим дуртай хүмүүс бол нэг байтугай үзэн гэдэгт итгэлтэй байна. NWA-ийн хувьд гангстер рэпийн үг эцгүүд бөгөөд 1990-ад он буюу алтан үеийн хипхопын эхлэлийг тавьсан Америкийн хамгийн нөлөө бүхий бүлэг байв. Тус кинонд NWA бүлгийн үүсэл гарал, оргил үе болон уналтын талаар харуулдаг бөгөөд хамтлагийн гол гишүүд болох Eazy-E, Ice Cube, Dr. Dre нарын түшиглэн үйл явдлууд нь өрнөдөг. Мөн тэдний хажуугаар Snoop Dogg, Tupac, Bone Thugs-n-Harmony гэх мэт маш олон жижиг дүрүүдийн их үеийг дурддаг. NWA бүлэг нь тухайн үед хийсэн дуунуудаараа нийгэмд цочроо өгч байсан бөгөөд Boys in the Hood, Straight Outta Compton, Fuck the Police дуунууд нь маш их хил ам асуудал дагуулж байсан гэгддэг. Мөн хамтлаг тарсны араас Eazy-E, Ice Cube, Dr. Dre нарын хооронд томоохон маргаан дэгдэж улмаар дис дуунууд араасаа хүүрэн гарч байсан талаар тус кинонд өгүүлнэ. Ерөнхийдөө NWA бүлгийн талаар мэдхийг хүсвэл тус киног үзхийг зөвлөж байна. Яг нь MC Ren, DJ Yella, Arabian Prince нарыг жаахан доош нийцсийг стооцвол тунт сайн бүтээл болсон. 2 Training Day. Бүтээгдсэн 2001. Залуухан офицер Джек Хайт албан тушаал ахихынхаа өмнө Лос Анжелесийн цагдаагийн байгууллагын харт тамхитай тэмцэх тасгийн туршлагатай мөрдөгч Алонзо Харристтай хамт нэг өдрийн дадлага томилогдно. Харин мөрдөгч Алонзо Харрис Оросын мафийн гишүүнийг санамсаргүй байдлаар өгтлэн зодож гэмтээснээр Оросуудад маш их мөнгөний өртөө болж өрөө дарахын тулд офицер Джек Хайтыг ашиглахаар санаархаж буй бохир цагдаа байж таардаг. Туршлага багтаач шудраг офицер Джек Хайт туршлагатай мөрдөгч Алонзо Харристтай хэрхэн гар нийлж хамтран ажиллаж буйг цаашлаад Алонзогийн далд муу санаа Джекийг хэрхэн үхэл рүү түлхэж буйг тус киноноос үзээрэй. Бохир цагдаатай кино зөндөө үзэж байсан ч Дензел Вашингтон шиг мундаг дүрээ бүтээсэн бохир цагдаа тунч ховор. Мөрдөгч Алонзо Харрисын энэхүү дүр нь American Film Institute-ээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 эсрэг дүрд багтдаг байна. Training Day кинонд Америкийн бохир цагдаа нараас гадна дрог дээлрүүд, стрит гангууд, Чикаго гангууд гардаг ба бохир цагдаа нартай хэрхэн холбогдож ажилладаг талаар харуулах болно. За ингээд миний хамгийн дуртай хүүд кино бол Boys in the Hood 1991 онд бүтээгдсэн. 1990-ад оны ихэнх үе буюу Америк дахь гудамжны гангстер бүлэглэлүүдийн мөргөлдөөн дайн эд хүчээ авч байсан цаг үе. Энэ үед сургууль соёлд суралцж хүн шиг амьдрна гэдэг бол харуудын хувьд мөрөөдөл байсан. Ерөнхийдөө энгийн амьдралаар амьдрах нь тэдний мөрөөдөл байсан гэд хэлж өгөх буруудахгүй байх. Учир нь тэд гудамжинд гарсан даруйдаа хэн нэгэнд ямар ч шалтгаангүйгээр буудуулж өгөх өндөр эрсдэлтэй нийгэмд амьдарч байсан юм. Үүнээс өөрийгөө хамгаалах цорын ганц арга зам бол өөрөө дээрэмчин болж ямар нэг бүлгийн харьяалалд багтах юм. Харуудын хувьд ямар ч сонголт байхгүй хэцүү нийгмийг нэг гэрийн хоёр хүүхдээр төлөөлүүлэн уг кинонд харуулдаг. Нэг нь их сургуульд орж хүн шиг амьдрахыг илүүд үзэх бол нөгөө нь хүчирхийллийн ертөнцийн дасан зохицож шаардлагатай бол өөрөө хүчирхийлэгч болохыг илүүд үзнэ. Киноны зохиолыг найруулагч John Singleton алдарт NWA бүлгийн Boys in the Hood дуунаас санаа авч ердөө 23 наснда бичиж байсан бөгөөд кино нээлттэй хийсэн даруйдаа үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч улмаар Оскарт хүртэл нэр дэвшиж байжээ. Тухайн үед найруулагч John Singleton Оскарын шагналд нэр дэвшсэн хамгийн анхны хар эрс найруулагч болсон бөгөөд үүний хажуугаар хамгийн залуудаа Оскарын шагналд нэр дэвшсэн найруулагч болсон юм.